За өдрийн мэнд сайхан амарсан уу? Эзний өдрийн мэнд уламжлал ёсоор урд байгаа, хойно байгаа, баруун байгаа, зүүн талд байгаа үнтэйгээ мэдлэлдэг те. За мэдлээ. Эзний өдрийн мэнд эвэл өрөөл дүүрнүү. Монгол хүмүүс ч амны бэлэгтэй шүү дээ. Амны бэлэг гэж ярьдаг те. Сайн байна уу гэхэд хичнээн саар муу явж исэн ч гэсэн та сайн байна уу гэж хариулдаг. Тэгэхээр бүгдээрээ бас Христ итгэгч хүмүүс илүү их бие бинийгээ өрөөссөн, бие биенийхээ талаар сонирхсон тэр мэдчилгээг бие биентэйгээ мэдчилчих хэрэгтэй юм байна. За өнөөдөр нэлээд би их урт юм л ярмаар байна. Гэхдээ амжих гад үзнэ заяа, амжих гад үзнэ. Гэхдээ мэдээж би зүгээр нэг дэмий хоосон юм ярих гэж энд гарч ирээг. Бурхны үг, Библийн үг сургаал бидэнд хандсан, бидэнд ярьсан, бидэнд загтал болгож илгээсэн, мессеж болгож өгсөн Бурхны үгнээс хуваалцмаар байна. Та бэлэн үү? Та зүрх сэтгэлээ бэлдээрэй. Бидний мэдээж махан биеийн харагдах байдлаар энд сууж байна. Бэлэн, бид билэн. Харин бидний зүрх сэтгэл заримдаа догдолсон, заримдаа хит их сэтгэлийн хөөрөлд автсан, магадгүй гуньсан, гутарсан ч байдаг юм уу? Оюун бодол маань, ой санамж маань бүр хідэн уулын цаана гэж монголчууд ярьдаг. Ухаан санаа чи хаана явнаа чи? Энд л байхгүй байна. Тэгэхээр бүгдээрээ оюун бодлоо цэгцлээд, төвлөрүүлээд, зүрхээ дараад, заримдаа их тийм сандарсан, твдсэн, зүрхний цохилт ихэлсэн амьдрал тийм нөхцөл байдлууд дундуур бид гардаг штеп. Янз бүрийн шалтгаан байна. Тэр болгоныг тооцох юм бол бид нар дуусахгүй. Хүн болгонд өөрийн гэсэн аз жаргал байгаа, баяр хөөр байгаа. Яг адилхан хүн болгоно өдгөр гуниг байгаа. Урам хугаралт байгаа. Тэгэхээр зүрх сэтгэлээ бүгдээрээ ингээд намжаагаад, дараад, бодлоо цэгцлээд аль болох Бурхны үг рүү анхаарах. Бурхны үг рүү анхаарахтаа бид нар зөвхөн энэ хоёр чихийг ашигладаг юм биш. Хоёр нүдийг ашигладаг юм биш. Зүрхээ ашигладаг баг. Амен. Биеэж ашиглана. Биеэж сахилга баттай байлгана. Зүрх сэтгэлээж бэлдэнэ. Сүнсээж төвлөрүүлнэ. Сүнс минь хооллохгүй, таны сүнс, миний сүнс, бид бүхний сүнс хооллох гээд энд ирсэн ба. Агаараар, цэвэр агаараар амьсгалаад, Бурхны үгээр амьсгалах гээд, Бурхны үгээр хооллох гээд, залбирах гээд, магтан алдаршуулах гээд. Тэгээ эндээс гараад явахдаа нэх гоё болчлоо. Үгүй энэ нэх гоё болох биш. Таны сүнс хоолоо авчаад тижээгтчихэд гараа явж байгаа. Амен. Тийм учраас өнөөдрийн Бурхны үг энэ бодиттой байх болно. Бурхны үг жинхэнэ байх болно. Өнөөдрийн Бурхны үг биднэрт шим тижээлтэй, бидний ясанд шим тижээлтэй гэж Библиэлд хэлсэн. Нугас чүмгийг нэвтэрдэг, нэвширтэл гэж Библиэлд хэлсэн. Тийм байх болно. Амен. Та энд итгээг бол энд ирж суухгүй. Би бүр баттай танд хэлье. Баталгаатай байлаа. Хэрвээ энд хилэгдэж ярьж байгаа зүйлсүүдэд та итгэхгүй бол энд ирж суухгүй. Янз үзэх гэж ирэхгүй. Цаг заваа барах гэж та энд байхгүй. Та зүгээр илүү сонирхолтой газар цагаа өнгөрүүлнэ гэсэн. Харин танд хэрэгтэй байгаад байна. Заримдаа магадгүй хүн тайлбарлаж чадахгүй боловч өөрт нь хэрэгтэй гэдгийг дотоод зүрх сэтгэл нь дотор хүн шаардаад байдаг. Илэрхийлээд байдаг. Тийм учраас өнөөдөр хамтдаа сонсцгоё, бодцгоё, бясалгацгаая. Бид нар нэг шашны зан үйлд ирээгүй шүү дээ. Бид нар энд нэг ямар нэгэн юр бусын эд шидийн элбэдүүлэх гэж ирээгүй. Би үргэлж хэлдэг тийм. Бид нар бодиттой юмд ирсэн. Бид нар махан бие дээр анхаарал тавьж чадна. Бид нар хоолоо идэж чадна. Өглөө өдөр оройн хоол дээр бид нар ерөөсөө алдахгүй байх нь биднээс шалтгаалдаг зүйл. Зүрх сэтгэл маань ч гэсэн би юу бодох уу? Би зүрх сэтгэлдээ юу тээх үү? Би уутгар гунгийг сонгох уу? Баяр хөөргийг сонгох уу? Уучлалыг сонгох уу? Үзэн ядалтыг сонгох уу гэдэг нь энэ зүрх сэтгэлийн асуудал. Харин сүнсний хувьд Бурхантай нэгтгэхээс өөр арга байхгүй. Сүнсний хувьд Бурхны үгийн араас хөөцөлдөхгүй байхын аргагүй. Амен. Бүгд хамтдаа Эхлэл номын 1:26 гаргацгаая. Бүгд эхнээс нь сайхан. Эхнээс нь өнөөдрийн үгийг эхнээс нь ойлгомжтой байхаар ойлгохоор уншицгаая. Эхлэл номын 1:26. За Бурхны бүтээлүүд. Бурхан бүтээсэн. Библиэлд хамгийн ихэнд Бурхан байсан, ихэнд үг байсан. Тэгээд Бурхан бүтээж эхэлсэн тухай бид нар маш товчхондоо бол Бурхан эхний өдөр юу бүтээсэн бэлээ? Гэрлээг бүтээсэн. Хоёр дахь өдөр огторгууг бүтээсэн. Гурав дахь өдөр тэр далай тэнгисийг бүтээсэн. Дөрөв дахь өдөр тэр нар сар од мичтэйг бүтээсэн. Тав дахь өдөр ан амтан араатан жигүүртэн бүтээсэн. 6 дахь өдөр хэн бүтээгдсэн юм? Хүнийг бүтээсэн.
Хүн биднийг 6 дахь өдөр нь бүтээсэн. Библиэлд маш тодорхой яг энэ бүтээлийн тухай гардаг баг. 7 дахь өдөр нь яасан бэлээ? Амарсан гэдэгт бүгдээрээ дуртай. Бүгд мэднэ. Бүгд нь мэдгүй байсан ч гэсэн ганцхан энэ үгийг мэднэ. Тэрэндээ сэтгэл хангалуун. 7 дахь өдөр яасан бэлээ чанга хэлтэй? Амен. Бүгдээр амрах дуртай. Ингээд 6 дахь өдөр нь хүнийг бүтээсэн. Эхлэл номын 1:26. Тэгээд Бурхан бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё. Тэгээд тэднэр далайн загас, огторгуун шууд, мал адгуус бүх газар дэлхийг газраар мөлхөгч бүгдийг захируулъя гэж айлдваа гэсэн. Үргэлжлүүлээд 27 дугаар ишлэл. Ийхүү Бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ ир имээр нь бүтээжээ гэсэн. Бүгдээрээ ир им гэж хэлэхгүй юу? Ир имээр нь бүтээсэн. Цааш нь 28 дугаар ишлэлд хэлэхдээ Бурхан тэднийг өрөөж, үржиж олширцоог, газар дэлхийг дүүргэж, түүнийг эзэмшцгээг, далайн загас, огторгуун шувууд хийгээд газар дээр хөлхөгч амтан бүхнийг захирцгааг гэвэ гэсэн. Ингээд Эхлэл номын 1:26-аас 28 дугаар бүлэг дээр Адамыг бүтээсэн, хүнийг бүтээсэн, хүн төрлөختний эхлэл суурийг тавьсан тухай гарч байна. Тэгээ Бурхан юу гэж хэлсэн бэ гэхээр маш тодорхой. Бурхан шийдвэрээ танилцуулж байна. Бурхан төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байна. Түүний санаа одоо тодорхой болсон. Бурханы санаа юу вэ гэхээр бид өөрсдийн дүр төрхийнхөө дагуу, дүр төрх гэхээр монгол үг шүү дээ, та нар мэдж байгаа бах тий. Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг бүтээе гэсэн. Хүнийг бий болгоё гэсэн. Бид гэж чиний тухай ярьсан бай. Яг зөв. Эцэг хүү ариун сүнс гурвлаар оршигч Бурхан. Гурвал нэгдэл зөвлөл. Өөрөөр хэлбэл эцэг байна, хүү байна, ариун сүнс байна. Гурвлаа Бурхан. Бид нар түрүү ярьсан шүү дээ. Эцэг Бурхан, бүтээгч Бурхан. Хүү Бурхан, аврагч Бурхан. Ариун сүнс, туслагч, тайвшруулагч, өмгөөлөгч Бурхан. Үргэлж бидэнтэй хамт байдаг. Бид түүнийг урах юм бол бидний дотор оршдог, байдаг. Бидэнд зааж өгдөг. Бидний амьдралын GPS гэж би одоо хэлэх дуртай. Энэ бол ариун сүнс. Зам заагч. Тэгээ Бурхан хэлж байна. Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг бүтээе гэж Эхлэл номын 1:26 дээр хэлсэн. Дүр төрх гэхээр бид нар хүнийхээ ойлголтоор мэдээж хэрэг дүр төрх зүс царай гэж ярьдаг тийм. Гэхдээ бид нар ихэнхдээ яг Бурхан яг бид нар шиг одоо ингээд харагдахгүй байгаа сүнсээр агуу хүчрхэг сүнс, бүхнийг захирагч, бүхнийг мэдгч тэр сүнс яг дүр төрх цус царай гэхээр ингээд одоо тийм одоо царайтай, тийм хар арьстай, шар арьстай, цагаан арьстай, тийм урт үстэй, богино үстэй гэж бид нар ярьдаггүй. Тийм үү? Дүр төрх гэдэг бол Библиэлд бидэнд хэлж байгаа энэ зүйл бол дотоод дүр төрхийн тухай ярьж байгаа. Дотоод дүр төрхийн тухай. Мэдээж гаднах дүр төрхийг ингээ хай олъё би ер нь харьцуулмаар байна, нэг багцаа авчмаар байна гэвэл Есүс. Бурхныг гадаад дүр төрхөөр нь та төсөөлмөр байгаа бол, та түүнийг бодож залбирмаар байгаа бол Есүсийн тухай бод. Энэ бол гадаад төрх. Есүсийн төрхийг бид гадаад дүр төрх гэж зүгээр бодож болох юм. 2000 гаруй жил энтертэй амьдарч ирсэн. Израиль, еврей хүн. Онгон майраас мэндэлсэн Есүс Христ. Харин тэр дотоод дүр төрх гэдэг бол нөгөө зан чанар, мөн чанар, зан төлөвийн тухай хүний дотор байдаг. Бурханлаг зан чанар, хайрлах зүрх сэтгэл, ой санамж, оюун ухаан, мэргэн ухаан, харилцаа хандлага, уучлал өршөөл, хөдөлмөрч бүтээлч байдал. Энд чинь хүний дүр төрх мөн шүү дээ. Зүс царай гэхээр бид нар илүү их тийм хүнийх болох гээд юм тийм үү? Хүнийх болох гээд танаа энэ охин ёстой яг ээжигээ ёстой өвчтсөн юм шиг дуурайц. Энэ юусоо яг ааваа тэр юусоо хаанаас нь харсан биш гэд хэлэх гээд байгаа юм шиг яг аав. Танаа энэ охин одоо эгчтэй хоёрыг юусоо усны тусал шиг адилах юм а ялгахын арга алга. Энэ бол зүс царайны тухай ярьж. Гэтэл Библи маш бодитойгоор юу хэлсэн бэ гэхээр бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг бүтээе гэж хэлсэн. Адилхан гэдэг үг. Адилхан яг юугаар адилхан юм? Хоёр нүд нь адилхан юм уу? Нүүр царай нь адилхан юм уу? Усны одоо өнгөн урт богино адилхан юм уу? Үгүй.
энэ дотор байгаа зан чанарын тухай ярьж. Дахиад хэлье. Бурханлаг зан чанар, хайрлах зүрх сэтгэл, ой санамж, оюун ухаан, мэрэгэн ухаан, харилцаа хандлага, уучлах, өршөөх тэр чадвар, хөдөлмөрч бүтээлч байдал. Бурхан хөдөлмөрчтэй. Сая бид нар нэрлсэн тийм үү? Нэгдүгээр өдөр нь, хоёрдугаар өдөр нь, гуравдугаар өдөр нь гэд. Бурхан хөдөлмөрч, бурхан бас бүтээлч. Хүн үнийг нь яг дөөрөөц. Одоо та нар Улаанбаатар хотынхоо ингээд энэ хотын төвүүдэр гэдэг юм уу, зайсан яармаг ингээ хараараа ямар их өндөр гой барилгууд жилээс жилд нэмэгдээд, замууд, хурдны замууд тавигдаад, одоо тэгэл дүүжин тээвэр, метро гэл. Энд чи бүтээлч биш үү? Хөдөлмөрч зан чанар биш гэж юу? Тэр бурхан өөрөө хөдөлмөрч бүтээлч учраас тэр дүр төрхөө хүнд өгсөн байна. Амен. Энэ дүр төрхийн тухай бид нар ярьж байгаа болохоос биш царайлаг эсвэл одоо цайвар тухай юусэн яриаг. Бид дүр төрхийнхөө дагуу хүнийг бүтээе гэсэн ба. Ингээд хүнийг бүтээсэн, хүн төрлөختнийг бий болгосон. Хамгийн анхны хүн хэн бэлээ? Адам. Хамгийн анхдагч, бүх зүйлд анхдагч Адам, бүх зүйлд анхны хүн, анхны эрэгтэй хүн, анхны хүн төрөлтөн, төрлөختөн. Тийм үү? Сансрын нисэгч гэхээр сансарт хамгийн анх ниссэн хүний тухай гэхээр бид нар сурах бичгээс гэдэг юм уу, түүхээс одоо тэр лавлахаас ч гэдэг юм уу бид нар ингээ олоод уншиж эсвэл сургуультай заалгаж ирсэн. Миний заалгаснаар бол Юрий Гагарин гэж тийм хамгийн анх одоо 60-аад оны үед би оны сайн санахгүй нэ 61 он билүү дээ. За тийм баг тийм 60-аад оны үед. Одоо мартсан байна. Их олон жил өнгөрсөн. Бараг дахиад 60 жил өнгөрсөн байж 60 гаруй жил. Хамгийн анхны сансарт очсон хүн. Эсвэл манай Монгол улсаас хамгийн анхны сансрын нисэгчхээр гүр аригч Жүгдэр намжил Жүгдэр дэмдийн гүр аригчаа гэж. Одоо бид нар 1981 онд нисчихсэн. Би ч бас хүүхэд байсан байна. Тэгэл өстой Монгол хүн анх удаа сансарт ниссэн хүн гэл. А дэлхийд болохоор бас 60-аад оны үед Юрий Гагарин гэж миний сурснаар сансарт ниссэн анхны хүн. Гэтэл Адам бүх зүйлд анхдагч тэр. Библиэд хэлснээр тэр бүх амьтдыг захирна гэсэн баг. Бүх зүйлд анхдагч бас бүх амьтдыг тэр захирах болно гэсэн. Захируулъя гэсэн. Хүнийг бүтээе. Дүр төрхийнхөө дагуу тэгээд нисдэг, сэлдэг, мөлхдөг, хөлхдөг, тэнгэрийн, далайн, газрын хэвлэр явагчгүй ер нь чухам одоо энэ дэлхий дээр бидний мэдих тэр бүх амьтдыг бурхан бүтээгээд тэр үлсэн шүү дээ хэд өдөр нь ан амьтдыг бүтээсэн билээ. Ан амьтдан араатан шууд жигүүртний чинь 5 дахь өдөр нь бүтээсэн гэсэн. Тэгээд тэр бүтээсэн ан амьтдыгаа хүнээр захируулъя. Адамаар захируулъя гэсэн баг. Адамаар захируулъя гэдэг нь Адамд эрх мэдэл өгч. Адамд үүрэг хариуцлагыг өгч. Адамын хувьд тэр амьтдаас дээгүүр байх байр суурийг өгсөн. За чи толгой нь байж шүү. Чи тэргүүн нь байж шүү. Чи ан амьтдын нийгэмлэгийн дэлхийн ан амьтдын нийгэмлэгийн тэргүүн шүү чи энэ цаг мөчөөс эхлээд. Чамд хариуцуулж хайрлаараа, хамгаалаараа. Бурхан хүн маш гайхалтай юм дистралтайгаар хүнийг бүтээгээд тэгээд хүний өмнө бүтээсэн ан амьтан араатан жигүүртэн тэр бүгдийг Адамд авчирч өгч Адамаар бүр нэрлүүлсэн гэж Эхлэл номын бас 2 дугаар бүлэг дээр байдаг. Адам нэр өгөхийн тулд бурхан тэдгээр амьтдыг бүтээсэн амьтдаа Адамд авчирч өгсөн тухай байдаг. Ингээ өөрөөр хэлбэл Адам бүх зүйлд анхдагч болж, Адам бүх амьтдыг захирагч болж, Адам бурхны дүр төрхөөр бүтээгдэж. Өнөөдөр магадгүй бид нар Адам Ева гэд ярих юм бол хүмүүс Адам Евагийн тухай ер нь юуг нь ярьдیں۔ Бүгдийг нь мэдэн штэ. Гим ийсэн. Гим тутгалцсан. Хүн төрлөختний түүхийг эргүүлсэн. Хүн төрлөختнийг баллаа тайцсан таваарч надагч. Адам гим хийгээгүй байсан бол бид нар ёстой газрын диваачнд одоо мөнх амьдраад байж ихгүй юу? Биднэрт өвчин зовлон, үхэл хагацал, өлсөглөн
ядуурл гэж байхгүй байсан. Хэрвээ Адам гим хийгээгүй байсан бол, Адам Ева хоёр могоо дуруу татагдаагүй байсан бол, Адам Евагаас юу гэж сурдгийг тэр хоёрыг баг бурхан хөөгөө явуулаа үсттэй. Тэгэхээр өнөөдөр тэр хоёрын тухай Библиэлд баг нэг их юм байхгүй ш. Тэр байтугай Евагийн талаар ч нэг их юм байхгүй ш. Гэхдээ өнөөдөр энэ Адамын тухай ярмаар, энэ Евагийн тухай ярмаар, эндээс бас сурах зүйл байж болох юм. Би байгаа гэж итгэж өнөөдөр бас та бүхэнтэй хуваалцчих. Амен. За ингээ Адам бүтээгдсэн. Адамд маш их хариуцлага нөөгдсөн. Бурхан дэлхий дээр хамгийн анхны ёроолоо өгсөн. Энэ дэлхий дээр хамгийн анхны ёроолыг Библиэд юу гэж хэлсэн бэ гэхээр, Бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээсэн, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ ир эмээр нь бүтээсэн. Тэгээ 28 дугаар ишлэл, Бурхан тэднийг ёроосон гэсэн. Ёроож үржээрээ. Юу гэсэн бэлээ? Олширцоогоороо. Дэлхийгээ дүүргээрээ. Тэгээд энэ дэлхийгээ эзэмшээрээ гэж хэлсэн. Би та бүхэн дахиад унших уу. Бурхан тэднийг ёроож, үржиж олширцоог, газар дэлхийг дүүргэж, түүнийг эзэмшцгээг, далайн загас огторгуун шувууд хийгээд газар дээр хөлхөгч амьтан бүхнийг захирцгааг гэсэн. Захирна гэдэг нь зүгээр л нэг ноёлох, даарлах, эсвэл алж идэх, арьсаар нь хувцс хийх тухай ерөөсөө яриаг. Захирна гэдэг нь энэ бас эрх мэдэлтэй хамт үүрэг хариуцлага, үүрэг даалгавар авч байгаа хэрэг байхгүй юу? Үүрэг даалгавар, үүрэг хариуцлага, хайрлах, хамгаалах, ан амьтдыг хайрлах, хамгаалах, газар дэлхийгээ эзэмших, өөрсдөө олшрох, үржих, өнөр олуулаа болох, махан биеийн болон сүнслэг хүүхдүүдээр энэ дэлхийг дүүргээрэй гэж Бурхан хэлж байна. Махан биеийн болон сүнслэг хүүхдүүдээр энэ дэлхийг дүүргээрэй, энэ дэлхий дээр байгаа зүйлээ эзэмсээрэй, эзэмссэн зүйлээ чи хайрлаараа, хамгаалаарай гэж. Харин тэгтэл өнөөдөр ингээ бид нар харахаар, бид нар нөгөө хайрлах ёстой, хамгаалах ёстой тэр байгаль дэлхийг та нар боддоо. Ухаж төнköөл, худалдаж арилжаал. Тийм үү? Ой модоо сүтгээл, гол усаа ширгээгээл. Тийм ээ? Ан амьтад нь цөөрч. Зарим бүр байхгүй. Улаан номонд бичигдсэн. Тэгсэн анх Бурхан юруусан байгаа байхгүй юу? Энэ дэлхий дээрх анхны ёроолыг Бурхан хүнийг бүтээгээд түүнд хандаж хэлсэн. Бурхан ёроосон, хүнийг ёроосон. Хүнтэй хамт амьдарч байгаа орчин байгаль дэлхийг нь ёроосон. Бүгдийг ёроосон, бүхнийг ёроосон, дэлхийг ёроосон, таныг ёроосон, намайг ёроосон. Амен. Та бид нар хүртэл яг энэ Библиэр дамжуулаад Адам, Ева хоёроос уламжлуулаад та бид хоёр хүртэл ёроогдсон гэж би итгэж. Амен. За ингээд Адам маань Бурханы дүр төрхийн дагуу, тийм ээ? Адамд Бурханы тэр дүр төрх, дотоод мөн чанар, зан чанар, бурханлаг зан чанарууд, зүрх сэтгэл, хайрлах сэтгэл бүгдээрээ ингээд Адамд хүнд ингээд Бурхан шингээж өгсөн, тусгаж өгсөн. Ева яг адилхан. Сая энэ 27 дугаар ишлэлт хэлэхдээ Бурханы дүр төрхөөр бүтээе. Өөрсдөө адилхан байхаар бүтээе. Тэгтээ ир эмээр нь бүтээе гэсэн. Ир эмээр нь гэдэг нь аль хэдийгээр Еваг дараа нь Адамын хавирганаас бүтээсэн боловч эхлээд энийг ялгаа байхгүй Бурханы өөрийнх нь санаа байсан гэдгийг бид нар энэ 27 дугаар ишлэлээс харж байна. Эрэгтэй ч хүнийг, эмэгтэй ч хүнийг. Ерөөсөө энэ хоёр бол юугаараа ч ялгархгүй. Өөрөөр хэлбэл юугаараа ялгархгүй гэдэг нь мэдээж тэнд хүүсийн ялгаа байгаа, эрх мэдлийн хэм хэмжээ байгаа. Гагцгүй нөгөө Бурханы дүр төрх гэдэг нь яг ялгаа байхгүй тэр зан чанар, бүтээлч чанар, хөдөлмөрч чанар, тийм үү, хайрлах зүрх сэтгэл, уучлах зүрх сэтгэл. Яг ийм дүр төрхийг бас адилхан эмэгтэй хүнд Бурхан өгсөн байна. За ингээд мэдээж хэрэг ан амьтдыг бүтээгээд Адам давчирч өгөөд Эхлэл номын 3 дугаар бүлэг дээр хэлснээр бол 3 дугаар бүлэг 2 дугаар бүлгийн 20 үлээ. Эхлэл номын 2 дугаар бүлгийн 20 дээр хэлснээр бол Адам давчирч өгөөд Адам тэр ан амьтдыг ингээд нэрлсэн тухай гардаг. Нэрлсэн тухай. Ингээд цаашаа Бурханы хүнийг бүтээх, хүнийг бий болгох, хүн төрлөختний эхлэл суурийг тавих тэр үйл явдал, тэр процесс үргэлжилж байна. Адамыг хаанаас бүтээсэн?
Мэдээч Библиэлд бол Адамыг газар шорооноос хөрш шорооноос бүтээсэн гэсэн. Тэ? Шорооноос бүтээсэн. Адамыг шорооноос бүтээсэн. Харин эмэгтэй хүнийг бол хавирганаас бүтээсэн. Энийг бид нар зүгээр ингэж нэг их тогтож уншихгүй Библиэлд байдаг учраас ингээд за эрэгтэй хүн хөрш шорооноос бүтээгдсэн байна. Эмэгтэй хүн эр хүний эд эрхтнээс буюу хавирганаас бүтээгдсэн байна гэдээ ингээд явдаг ба. Гэхдээ бүгдээр үргэлжлүүлээд уншицгаая. Эхлэл 2:18. Эзэн бурхан хүн ганцаараа байх нь сайн биш. Би түүнд тохирох туслагчийг бүү болгоё гэжээ. 2:21-ээс иймд эзэн бурхан Адамыг гүн ойронд давтуулж түүнийг унтуулад хавирганаас нь нэгийг суглан авч ормыг нь махаар бөглөжээ. Эзэн бурхан Адамаас авсан тэр хавиргаараа нэгэн эмэгтэйг бүтээгээд түүнийгээ Адамд авчирч өгвөө гэсэн. Зан амьтдыг бүтээсэн юм байна. Адамыг өөрийг бүтээсэн юм байна. Дараа нь бурхан юу гэж хэлсэн бэ гэхээр хүн ганцаараа байх нь сайн биш учраас түүнд тохирох туслагчийг бүтээе гэж хэлсэн. За ингээд Адам бүтээгдсэн дараа нь Адамыг унтуулж яагаад бүх нойронд автуулж байгаад түүний хавирганаас нэгийг суглаад эмэгтэй хүнийг бүтээсэн. Заримдаа их ойлгомжгүй юм шиг. Заримдаа их тийм сонирхолтой. Бас ингээд яагаад эрэгтэй хүн хөрс шорооноос хөрс шороо гэхэр чинь хөрс шороо бороо орохоор шавар болно тийм үү? Барилгын материал мөн биз дээ. Хэдүүлээ барилгын материалаас бүтээгдчихэд байна ирчүүдээ. За юу. Барилгын материал бидний нэр ч гэсэн их сонин. Барилгын багц хэрэгсэл барилгын материалын нэртэй юм шиг. Тийм ээ? Алх сүх лантуу сэлэм хад чулуу төмөр хүдэр соронц тэр чигээр ашигт малтмал барилгын материал. Тэ? Би сүх гэдэг нэртэй ш. Алх сүх лантуу сэлэм гэхээр эн чинь нэг юм барилгын юм багц хэрэгсэл байгаа даа ч тийм. Ер нь бол нэг тийм багц хэрэгсэл. Барилгын багц хэрэгсэл барилгын материалаас ингээ бид нар ингээ нэрлэгдсэн ч юм шиг заримдаа. Тэгсэн эмэгтэй хүн дээр их сонирхолтой. Урлагийн материалаас бүтээсэн. За үнэт материалаас. Үнэт идэл ясаар чи ингээ гоё силбэр хийдэг те. Маш гоё ийм урлагийн бүтээл хийгээд тэрийг хараад бид нар үзмэр музейд ингээд очиод хардаг үстэй. Тэгэхээр бүсгүүчүүлээ. Халелуя биш үү? Тэгээ бодолтой. Тэгээ бид нар бол за яг вэ ирчүүд бол ингээд нэг тийм мод цавчих сүх мөх инээ тэрэ байлаа гэж бодоход эмгтээчүүд маань гэсэн нэрийг хараа. Нар сар навч цэцэг. Айгуу энэ танхимын тал хувьд нь нар сар навч цэцэг гэдэг нэртэй хүмүүс суужгаад нар сар навч цэцэг од мичид ёо маргад оюу шүр сувд юу вэ? Урлагийн бүтээлээ тэр чигээр. Ингээ ялгаатай. Дотоод зүрх сэтгэлээр дотоод мөн чанараараа яг адилхан боловч харин эрэгтэй хүнийг хөрс шорооноос эмэгтэй хүнийг хүнээс нь Адамыг гүн нойронд унтуулж байгаад бүх нойронд автуулж байгаа. Ингээд хавирганаас нь суглаад эмэгтэй хүнийг урлаад ер нь яагаад Адамыг унтуулсан? Бурхан чинь бурхан шүү дээ. Заавал унтуулахгүйгээр зүгээр Адамтай ярьж тохироод чиний сайхны төлөө чамд хань ижил бий болгох гэж байна. Чамд яг ингээд туслагчийг бүтээх гэж байна. Чи зүгээр айтайгнаа сандал дээрээ сууж эсвэл дээшээ хараад тэнгэр ширтээ гівтчээ. Би бурхан. Ингээ яагаад хавирнаас нь Еваг аваа бүтээгэв. Мэдхгүй. Библиэлд тийм тайлбар байхгүй. Бид нар бурхан биш учраас бурханы талаар төгс ойлголтыг хизээч авч чадахгүй. Гэхдээ эрэгтэй хүн чинь сэрүүн байх юм бол магадгүй ингээ янз бүрийн юм яриад ээж магадгүй ш. Гэхдээ наадах жоохон давхраатай нүдтэй болгоч болохгүй юу? Гэхдээ энэ арай намдаад байна наа чи ơi. Бурхан би чи ер нь тиймэрхүү юм цайвар майвар тийм царайтай эмгтээтэй болчихмоор байна шүү дээ. Зүгээр яг би хошигнож ярьж байгаа. Мэдээж та нар ойлгож байгаа. Гэхдээ өнөөдрийн гол агуулга энт биш. Эхтэй хүмүүс заримдаа яг өөрт нь хариуцлага өгөхөр. За чи өөрөө амьдрах газраа сонго. За чи өөрөө ажлын байраа сонго. За ер нь тэгж л явж байгаа л да бид нар. Тэгж амьдарч байгаа. За чи өөрөө хань ижлээ тогтоож хань ижлээ өөрөө сонгороо гэж хэлэхэд заримдаа ирчүүд маань их түргэн яаруу
бодлохгүй өөрийнхөө ерөөсө альва юм тэр үр дагавар гэдгийг бодохгүйгээр шийдвэр гаргадаг. Зөвхөн ирчүүд биш л дээ. Ер нь эмгтэй хүмүүс ч гэсэн заримдаа бас тийм яарсан, түрэгдсэн, тэгээ бурхныг сонсоогүй, залбираагүйгээс, бусдаас зөвлөгөө аваагүйгээс болоод амьдралд алдах тохиолдлууд байдаг. Гэтэл магадгүй бурхан Адам чи оролцоод хэрэггүй. Би чамайг бүтээсэн. Би чамайг хаана амьдрахыг чинь би чамд зааж өгье. Тэгээ Адам Библиэд хэлснээр бол бурхан Адамыг Еден цэцэрлэгт авчирч байршуулваа гэж хэлсэн шүү дээ. Адам өөрөө нэг сайхан явж байгаад өөртөө таата тухтай байхаар тэр орчин сонгогдсон юм биш. Бурхан Адамыг Еден цэцэрлэгт авчирч тэр цэцэрлэгийг арчлан хамгаалуулахаар түүнийг байршуулсан тухай Библи бидэнд хэлдэг баг. Мөн ялгаа байхгүй. Заримдаа бид нар ажлын байрны тал дээр гэдэг юм уу, үйлчлэлийн талбар дээр бид нар бурхнаас асуухгүйгээр өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөнөөр би ингэж хүсэж байна. Надад ингэх нь таалагдж байна гэсэн байдлаар амьдралдаа сонголт хийчихэр. Ер нь ажлын байрч бай. Мөн хүнч бай. Тэ найз нөхөд байна, хань ижил байна. Орчин хүрээлэл байна. Энийг ингээд би мэдчихээн. Би өөртөө бурхан. Би энэ амьдралынхаа эзэн. Надад хэн ч хэлэх хэрэггүй. Хинээр ч заалахгүй гэд яваад ахаар заримдаа үр дагавар нь дэндүү харамсалтай бас дэндүү хохиролтой байдаг. Тийм учраас бурхан өнөөдөр энэ өгүүлбэрүүдээр, энэ ишлэлүүдээр дамжуулж бидэнд юу гэж хэлж байгаа вэ гэхээр ирчүүдээ. Амьдралын чухал сонголтуудыг хийхдээ ялангуяа хаана амьдрах вэ? Ямар ажил төрөл эрхлэх вэ? Чуулганд яаж үйлчлэх вэ? Хэн байх вэ? Энэ тал дээр яаран битгий шийдвэр гаргаарай. Би Адамыг Еден цэцэрлэгт өөрөө авчирч байршуулсны адил би чамааг бас амьдрал дээр чинь байршуулж чадахгүй юу? Би чамд зааж өгч болохгүй юу? Байх ёстой газрыг чи хийх ёстой ажлыг чинь. Бурхан заримдаа бид нартай ингэж ярьдаг. Хань ижлийн тал дээр маш тодорхой. Заримдаа бид нар өөрсдөө ирчүүд бид нар ингээд явж байгаа л сэтгэлийн хөдөлгөөнөөр өстөө нэг удаа кино үзээд 2 удаа хоолнд ороод тэгэл 3 дахь өдөр нь ээж аав дээрээ хөтлөж очиод одоо бит хоёр суух гэж байна гэж ингээд яваад ордог. Гэтэл дахиад нөгөө Библиэд ирэл бид нар буун штэ. Библиэд ирэл буун. Библиэд дээр болохоор Адамыг бүр гүн ойронд автуулж байгаа. Ямар нэгэн тэр Адам ямар нэгэн өөрийнхөө хүсэл гэдэг юм уу өөрийнхөө юу гэдгийг харж байгаа үнцэг гэж юм ярихгүйгээр магадгүй зүгээр энэ Библиэд яг тийм байхгүй ч гэсэн бид нар энэ талаас нь бодоод үзэхэд яагаад болохгүй гэж. Яагаад энэ зөвхөн бурханд найдаж би ирээдүйн хань ижлээ сонгох гэж байна. Би насан туршдаа амьдрах тэр нэгнийг би сонгох гэж байна. Тийм учраас бурхан энд үнэхээр хамаатай. 100% хамаатай. Бурхан надад туслах ёстой. Бурхан надад илчилж илэрхийлэх ёстой. Бурхан надад үгээ өгөх ёстой. Надад цаг хугацаа хэрэгтэй байна. Би залбирая. Би тэсий твчий. Эцээ хүртэл твчсэн ёроолтой. Эргээд ард нь харамсахгүй тулд буруу сонголт хийснийхээ үр дагаврыг өөрт болон хүнд амсуулахгүй тулд бид нар анханасаа бурхантай хамтарч ажиллах ёстой. Бурхан хамтарч ажилладаг бурхан шүү дээ. Та нар боддоо Адамыг бүтээхэд эцэг бурхан шууд би бүтээж байна. Би мэдэж байна. Чи миний хөө дугуйсуу намайг хар аавынхаа яаж хийдгийг хараад сурч ав. Ариун сүнс чи бол зүгээр залбираа байж гэж бурхан хэлсэн үү? Үгүй. Бид гэж хэлсэн. Бид бүтээе. Бид хамтдаа бий болгоё. Хамтран ажиллаж байна. Эцэг хүү ариун сүнс. Бурхан хамтрахыг хүсдэг. Бурхан Мойсегоор дамжуулж улаан тэнгисийг хуваалгасан. Тэр Мойсе тайгаа өргөж тэр өөрийнхөө гарт байгаа тэр өргөнгүүт бурхан өөрөө шууд улаан тэнгисийг ярьж болох байсан шүү дээ. Жишээлх юм бол Мойсетэй хамтарч ажилласан. Онгон майр Есүс Христийг төрүүлэхэд бурхан Тэнгэрээс ариун Есүсийг шууд нисгээд буулгаж болоогүй юм. Чадахгүй байсан уу? Үгүй. Бүрэн чадах байсан. Харин хүнтэй хамтарсан. Үргэлж хамтарч ажилладаг. Бурхан өөрөө хамтарч ажиллах дуртай. Эцэг хүү ариун сүнсний яг гуруула харагдаж, гуруула
байдаг яг тэр ишлэлийг би та бүхэнд уншиж өгмөр. Библиэлд байгаа. Гэхдээ би өнөөдөр жишээ болгож Лук номын 3:21-с 22-ыг яг эцэгч байдаг, ариун сүнсч ирдэг, хүүж хамтдаа байдаг яг энэ тохиолдлыг бид нар Библиэс харж болно, уншиж болно. Би жишээ болгож Лук номын 3:21-с 22-ыг уншиж байна. Ард олон бүгдээрээ баптизм хүртэж байх үед Есүс мөн баптизм хүртээд залбирч байв. Тэр зур тэнгэр заагдан ариун сүнс түүн дээр тагтаа мэт бит хэлбрээр буун ирдэл тэнгэрээс дуун гарч хайрт хүмүн чи билээ. Таалал минь чамд оршдгоо гэсэн. Ариун сүнс бит хэлбрээр гэсэн. Библиэлд дээр цагаан дээр хараар бичсэн тийм монгол хэлээр бичсэн. Англи одоо орос хятад ямар хэлээр үү бүгд адилхан. Ариун сүнс бит хэлбрээр Есүс тэнд баптизм хүртээд зогсож байсан Йордан голд Иохан баптизмаар дамжуулж. Гэтэл ариун сүнс бит хэлбрээр тагтаа мэт бууж ирвэ гэсэн. Есүс байна уу? Байна. Ариун сүнс ирсэн үү? Ирсэн. Тэнгэрээс эцгийн дуу гарч. Хайрт хүмүн чи билээ. Түүнд миний таалал оршдог юм аа гэсэн. Чамд миний таалал оршдог юм аа гэсэн. Эцэг, хүү, ариун сүнс хамтран ажилладаг. Амен. Зөвлөл, гурвал, нэгдэл, удирдах зүйл. Адамыг бүтэхтэй хамт байсан. Бид гэж хэлсэн. Би гэж хэлээгүй. Бид өөрсдийнхөө дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан мөн чанараараа, хүн чанараараа, бурханлаг чанараараа, зүрх сэтгэлээрээ, хайраараа, уучлал өршөөх сэтгэлээрээ бидэнтэй адилхан хүнийг бүтээе гэж хэлсэн. Мөнхөд амьдруулъя гэсэн. Газрын диваажин эдийн цэцэрлэгийг хариуцуулъя. Тэнд аваачаа тавь хэрэгцээтэй бүгдийг нүгий. Хоол хүнсний төлөө санаа зовох юм байх. Гуртудаа наслах тал дээр мөнхөд амьдрах тал дээр санаа зовох юм байх. Мөнхөд амьдрахаар бүтээгдсэн шүү дээ анхны хүмүүс. Харин дараа нь үхэхээр болсон тэр шалтгааныг бид нар одоо бас ярина. Ингээд яг эхнэрийн хувьд заримдаа бид нар ингээ өөрсдөө яарснаасаа болоод болчимгүй шийдвэр гаргаснаасаа болоод хүний үг сонсдгоо бурханд залбирдаггүй. Итгэж хүмүүс бол залбирах ёстой шүү дээ. Бурхан ааваа. Би нэг эмэгтэйг ингээд онцлоод хараад ах шиг байна. Би залуу хүн л дээ. Би урд нь ер нь хүн амьтантай амьдарч ярьж үзээгүй. Магадгүй үерхэж нөхөрлж үзээгүй. Гэхдээ миний ингээд нэг сэтгэл дотор юм нэг сонин процесс явагдаад байна. Энэ магадгүй миний хань ижил юм болоо. Гэхдээ би таамааргүй байна. Би танд залбирмаар байна. Би яармааргүй байна. Би хүлээмээр байна. Би баттаа мэдж хагаад би хань ижлээ танаар сонгуулмаар байна. Энэ сайхан биш гэж юу? Энэ зөв биш гэж юу? Амен. Залуучуудад бол үнэхээр хэрэгтэй шүү дээ. Ингэж хань ижлээ сонгодог. Бурханд найддаг. Тэгээд таны тэр одоо нэг бие чинь тал бие чинь те нэг мах бод гэсэн нэг мах бод ингээд эр хүн эцэг ихээ орхиод 2:24 дээр хэлсэн те эр хүн эцэг ихээ орхиод их нэртэйгээ нийлээд энэ хоёр нэгэн бие болвоо нэг цул болвоо нэг бүхэл болвоо нэг мах бод болвоо гэж Библи хэлээд. Тэгэхээр Библийн ерөөсөө үг болгон өгүүлбэр бүр утга санаа бүр бидэнд маш үнэтэй зөвлөхөө. Өнөөдөр бид нар ингээл би чинь хаана ажиллах, хинтээ амьдрах, тэгээ би ямар карьер хөөх, би бурхны одоо дуудлагыг хэрхэн биелүүлэх тал дээр би өөрөө мэдэж шийдэж болохгүй юм байна шүү дээ. Энд чинь Библиэлд дээр хамгийн анхны хүнийг бүтээхдээ бурхан энд Израилийг тогтоогоод өгсөн юм байна шүү дээ. Анхнаас нь тийм ээ ан амьтдыг хайрлаараа хамгаалаараа энэ дэлхийн ертөнцид олшроороо үржээрээ өсөөрөө өнөр олуулаа болоороо махан биеийн болон сүнслэг хүүхдүүдээр энэ дэлхийг дүүргээрээ гэдгсэн бид нар эсэргээрээ дайн байлдаа нөгөө байгалийн гамшгаа ухаж түнхсэн одоо энэ байгальтайгаа буруу харьцсан ан амьтнаа устгаж өгөө болгосон ер нь эцээц бурхан ан амьтныг бүтээхдээ хүнээр захируулахаар бүтээсэн шүү дээ Библиэд хэлсэн. Хүчтэй нь бишээ, том биетэй нь бишээ. Ухаантай захирах болно. Санамжтай, ухаантай, мэрэгүү ухаантай. Тэр хүн төрлөختөн энэ амьтдыг захирах болно. Захирна гэдэг нь ноёлох, одоо дарлах, агнах, идэх тухай ерөөсөө биш. Энд чинь бас бүх юм баланстай. Харин хайрлж хамгаалах, устгаж үгүй болоход нь анхаарал тавих, их дэлхийг одоо эзэмших. Гэтэл бид нар ингээ бүр эсэргээр нь хийц. Одоо бүгдээрээ айцтай. Дайнаас болж айж гэн, байгалийн гамшигаас болж айж гэн, их цас орхоос айж гэн, энэ тэнд элдв янзын завхурцсан мэдээлэл гарахаас айж гэн. Энэ чи юу болж байна? Америкт юу болж байна? Одоо Европт юу болж байна? Хаа байсан Монгол одоо бид яах вэ гэсэн. Манайхнаас арай энд нь холбогдсон биш үсттэй гэсэн. Бараг айл болгонд ийм төгшөөртэй сууж штеп. Гэтэл Библи дээр ерөөсөө тийм байхгүй. Анханасаа тэгж бүтээгээгүй. Хүнийг одоо
газрын деваачнд мөнхөд амьдрахаар Адамыг бүтээсэн. Харин түрүүний хэлснээр нэгэн процесс болж, нэгэн процесс юу байхад вэ? Могоод уруу татагдсан, могоод мэхлэгдсэн, гим нүгэл орж ирээд ингээд хүн нөгөө мөнхөд амьдрах байсан хүн чинь нас нь хязгаартай болсон. Нас нь хязгаартай болсон. Тэгээ бүх юм орвонгороо иргэсэн. Та орвонгороо иргэх гэж хэлэхгүй юу? Сайхан үг биш л дээ. Гэтэ яг сайн талаасаа бас байж болох юм. Гэтэ бүх юм орвонгороо иргэсэн. Анхны бурхны хүссэн, бурхны төсөөлсөн, төлөвлөсөн зүрх сэтгэлдээ тээж явсан тэр зүйл өөрчлөгдсөн. Библиэлд ийм тохиолдол зөндөө байгаа. Нөгөө Содом Гомор, нөгөө усан галуу, их усан галуу үер гэх мэтчлэн. Хэдийгээр бид нар өрөөгдсөн. Гэхдээ энэ өрөөлийг аваад л баярлаад л алга ташаад л одоо өрөөгдсөн юм чинь гэд яваад байхгүй бас үүрэг хариуцлага өгсөн байхгүй юу? Энэ дэлхий дээрх үүрэг хариуцлага, гэр бүлдэх үүрэг хариуцлага. Тэг хүн байж амьдрахт бас үүрэг хариуцлага гэж байгаа ш. Та зөвхөн өөрийнхөө төлөө амьдраагүй. Та хань ижлийнхаа. Ирчүүд нь бол Евагийнхаа төлөө, Евачууд нь болохоор Адамчуудынхаа төлөө амьдрах энэ үүрэг хариуцлага байна. Нийлээ дундаасаа гарах үр хүүхдүүдийн төлөө амьдрах үүрэг хариуцлага байх шүү дээ. Тэгээ ингээд Библиэд хэлснээр бол Адамыг гүн ойронд давтуулсан, унтуулсан, хавирганаас нь нэгийг сугалсан. Тэгээ тэр хавиргаараа нэгэн эмэгтэйг бүтээгээд түүнийг Адамд авчирч өгсөн. Эхнэр нөхрийн харилцаан дээр энэ дээр ямар тийм гүн утга агуулгатай зүйл явж байна. Тийм ээ. Эхнэрийг нь хавирганаас нь аваад тэгээд эр хүн эхнэртэйгээ нийлэхдээ эхнэрээ сонгохдоо Бурхантай хамт Бурханд залбирч, Бурханаас асууж, шаардлагатай бол хичнээн тэр цаг хугацааг хүлээж, эцэст нь таны өмнө жинхэнэ таны хавирганаас бүтээсэн Ева ирэхэд харин та эргээд эр хүн бүтэн болж байгаа хөөх. Нөгөө авцсан байсан хавиргыг чинь түр зуур таны хань ижлийг бүтээчээд буцаагаад одоо танд авчраад өгч. Амен. Тэр ормыг чинь бөглөж таныг яг одоо эргээд бүрэн бүтэн хүн байгаасаа хүн байж амьдраасаа гээд танд эхнэрийг авчирч өгч. Гэр бүлийн харилцаа гэдэг ийм нарийн нандин учир утгатай зүйл байдаг хөөх. Тэр хүмүүс заримдаа нөхөр олдохгүй эхнэрээр яадаг юм. Ганцаараа явж байгаад энэ хорвоог туулна. Эсвэл эсэргээрээ эмэгтэйчүүд нь хайгаад авчихдаг. Эмэгтэйчүүд нь хайж явах тухай биш. Энэ харин Адамд Бурхан авчирч өгсөн тухай бид нар эндээс уншиж байна шүү дээ. Тийм ээ? Евад биш. Адамд Бурхан эхнэрийг бүтээсэн эмэгтэй хүнийг Адамд авчирч өгөөд Адам түүнийг хүлээн авсан тухай. Адам тэр эмэгтэйд өөрөө нэр өгч. Евагийн нэрийг Бурхан өгсөн гэж бодож байна уу та? Үгүй. Евагийн нэрийг Адам өгсөн. Евагийн нэр ямар утгатай? Амьд бүхний их, амьд бүхний ээж. Амьдрал гэдэг утгатай байхгүй? Амьдрал. Та нарын дунд амьдрал гэдэг нэртэй хүн байна. Та тэгвэл Ева шүү. За юу? Таны орчуулга чинь, таны нэрний орчуулга. Манай Эдгэрлийн баяр хөөрд олон жил мөнх амьдрал гэдэг нэг охин үйлчилжсэн тийм мөнх амьдрал. Бумашаага энэ төр санаж байгаа. Амьдрал Ева. Амьд бүхний их ээж. Энэ бол дараа нь өгөгдсөн нэр л дээ. Дараа Адам өгсөн. Энэ гим нүгэл хийсний дараа өгсөн. Анхнаасаа бүх юм сайхан байсан. Адамыг унтуулсан дахиад хэлье, дахин хэлье. Адамыг унтуулсан, Адам тэнд одоо Бурханд найдсан, Бурханд залбирсан, Бурханд даатгсан. Ямар ч байсан бидэнд үлгэр дуурайлал биднэрт ямар нэгэн загвар болохын тулд би энэ бүхнийг та нарт хэлж өгöd байгаа дахин. Тэгэд хавирганаас нь бүтээгээд нөгөө тэр үйлсэн шүү дээ. Бид нар ч юм бол ирчүүд бид нар ч хамаагүй барилгын материал, барилгын багш хэрэглэсэн ашигт малтмал бүгдээрээ ашигт малтмал шүү бүгдээрээ гоё шүү дээ ашигт малтмал. Газрын доорх ашигт малтмал. Харин эмгтээчүүд маань бол тэр чигээр урлагийн бүтээл, үнт идэл, үнт бүтээл, яснаас уралсан. Харин энийг хэн зориулж гэж? Эр хүнд зориулж. Бидэнд зориулж. Өнөөдөр та хааны ижилч хажууд чинь сууж байгаа бол та бодроо энэ миний хувьд үнэхээр үнт бүтээл шүү дээ. Бурханаас надад өгөгдсөн. Миний хоосон тэр орон зайг нөхөхийн тулд миний хавирга байж суглагдаж бас буцаж ирж ахаад дахин нэг мах бод болохын тулд энэ хань ижил минь Бурханаар зөвшөөрөгдсөн юм шүү дээ гэж та бас эхнэртэй урам өгөөр дараа. Амен. Үнэхээр тийм.
Ийм учраас Эхлэл номын 2:24. Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод их нэртэйгээ нийлж хоёул нэг мах бод болдог. Тэгэд 2:25-д юу гэж хэлсэн бэ гэхээр хүн эхнэр хоёр нүцгэн байсан бөгөөд тэд ичсэнгүй. Адам Ева хоёрт эцэг эх байхгүй шүү дээ. Адамд орхиод явах эцэг эх байхгүй. Гэтэл Библиэлд тэгээ бичсэн байх ямар сони юм. Одоо Библийн алдаа юм болоо? Ухаантангуудаа. Дахиад унших уу. Эхлэл 2:24. Ийм учраас эр хүн эцэг эхээ орхиод их нэртэйгээ нийлж хоёул нэг мах бод болдог. Адамд орхиод явах эцэг эх байгаагүй ч гэсэн өнөөдрийн бидэнд байгаа шүү дээ. Өнөөдрийн бидэнд хандаж Адамаар төлөөлүүлж биднэрт маш бодтойгоор хэлж байгаа байхгүй. Маш бодтойгоор нас биеинд хүрнэ. Тэ амьдралтаа залганаа. Мэдлэг боловсрал авнаа. Одоо ингээд ээж аваагаа зовоогоод ингээд тэтгэврийн хитэн цаасын зулгаагаад ингээд бити байгаад бай. Яваад амьдралаа зохио. Германд бол бүр яадаг гэж 18 нас хүрэнгүүт гэрээсээ хөөгд. За хөөгд гэдэг нь муухай өгөөж магадгүй. Гэрээсээ явуулдаг ш. 18 нас хүрээл бол одоо өөр хүн болсон гэсэн. Библиэлд яг тэгж хэлсэн. Бити ингээд одоо эцэг эхийгээ зовоогоод эсвэл тэднээсээ одоо хумслаад тэднийхээ хөлс хүчийг ингээд баг багтаа бахан зовоосон, баг багтаа бахан тижээлгсэн тий. Бүхий л юм одоо төлбөр тооцоогоо хэлгсэн. Одоо дахиад ингээд бити байгаад ээ. Одоо ингээд яваад өөрийнхөө амьдралыг зохио. Өөрийнхөө Еваг олж аваа. Евагаа олоод ав. Бурханд залбир. Эзнээс өмч чуулган дооч. Залбир, мөрөг, хүндэл. Ингээд Евагаа олж ав гэдэг. Тэгээ Библи хэлэхдээ 25 дугаар ишлэл хүн эхнэр хоёр нүцгэн байсан бөгөөд тэд ичсэнгүй гэсэн. За өөрөөр хэлбэл анхны хүмүүс ерөөсөө Бурхны өмнө буруу зүйл хийгээгүй учраас гим нүгэлтэд хутгалдаагүй учраас тэд айж ичих гэж зүйл байгаагүй. Сэрэмжилж болгоомжлох түгших зүйл гэж байгаагүй. Тэд нар нүцгэн байсан. Өнөөдөр эхнэр нөхөр хоёр гэртээ нүцгэн байдаггүй үстэй ичэн штэ. Болоочтой чи цаашаа хараач тэ ямар ичдэггүй юм бэ? Та нар ямар сони юм бэ? Цаашаа хараа л да. Эмэгтэй өвөө наан чинь гуцаа солих гэж нүрээ будах гэж. Ямар ичдэггүй юм бэ? Анхны хүмүүс төр тийм ичхүүр гэдэг ийм мэдрэмж байгаагүй. Үгсийн санданч байгаагүй. Ичхүүр Бурханаас ичдэг. Бурханаас ичих юм байхгүй. Бурханаас нууцлах юм байхгүй. Бие биенээс одоо өнөөдөр бид нар ингээ бие биенээс бүгдээрээ нуудаг юмтай болцсон. Ирчүүд нь дансаа нуудаг. Эсвэл эмэгтэйчүүд нь дансаа нуудаг. Ирчүүд нь мессежээ нуудаг. Хой наад утасны код мод бүх юм нь нууцлалтай. Хүмүүс бие биенээсээ нуuna. Эхнэр нөхөр хоёр бие биенээсээ нуuna. Эцэг эх нь үр хүүхдүүдээсээ нуuna. Үр хүүхдүүд нь эцэг эхээсээ нууцлана. Гэтэл анхны хүмүүст чинь тийм юм байгаагүй. Харин хизээ энэ гим нүгэл ичхүүр айц орж ирсэн бэ гэхээр хүн гим хийснээс болж. Нөгөө могоо Ева дээр хурж ирээд Бурхан та нарт үнэ хэлсэн гэж бодож байна уу? Яг штэ. Чи худлаагүй очиод чи идээд хазаад амтыг үзэлдэ. Чиний шууд нүд чинь нээгдэн заа юу. Чи өхгүй гэж могоо хэлээд Ева хэдийгээр Евад бүх юм байсан. Хөргчөөр нь дүүрэн идэх юм байсан. Шкафаар нь дүүрэн хувцас байсан. Дансаар нь дүүрэн мөнгө байсан. Хайрлах хань ижил байсан. Орох орон байр байсан. Наслах урт нас байсан. Мөнхийн нас. Хүний шунал гэж юм байна. Тэгэд могооны үгэнд ороод очиод бити идээрээ гэсэн модны жимснээс идээд тэгэд нүцгэн байгаагаа хараад айж ичээд аюултай юм болоод эхнэр нөхөр хоёр тэнд одоо чухам зүгээр нөгөө бэлхэвчээр одоо хаагаад хамгаалаад тэгээ ингээ Бурханаас зогтсон тухай байдаг Библиэлд. Ингээд гим нүгэлтэй хамт бүх зүйл орж ирсэн. Нөгөө түрүүний бидний ярьсан оронгороо иргсэн гэсэн тийм. Хүний сүнс үхсэн. Үхмэл болсон. Нөгөө мөнхөд амьдрах байсан сүнстэй хүн сүнс нь үхсэн, үхмэл болсон. Хүний сэтгэл санаа бохирдсон. Өөр бодолтой болж эхэлсэн. Толгой нь ажиллаж эхэлсэн. Нуугдах, зуухтах, бултах, бурууга бусдад чихэх, хариуцлага үүрэхгүй байх. Сэтгэл санаа нь ингээ хувирцсан. Өөрөөр хэлбэл хүн эвдэрч эхэлсэн гэсэн үг. Бурханаас нуугдсан, бутан дотор орсон. Бурхан ирээд барьж аваад асуугаад яач вэ, тайлбарлаах гэсэн чинь би тэгээгүй гэдэг ингээ бултаад бурууга Еваар гоч гисэн. Өөрөөр хэлбэл хүн сүнсээр үхмэл болсон. Сэтгэл санаа нь бохирдсон, махан биеэрээс
доройтсон. Махан буюу өөхөх болсон, өвдөх болсон, өвчлөх болсон, өвдөлт мэдэрч, өөр хүүхдээ төрүүлэхдээ зовж шаналж. Ингээд нөгөө бие сэтгэл сүнстэй. Бурхан анханаас нь бүтээгэнгүүтээ хамраар нь амин амьсгалыг үлээсэн те. Биетэй сэтгэл зүрхтэй сүнстэй хүн маань яг энэ амьдралын энэ гурван хэсэг нь хүний өөрийн гурван хэсэг тэр дундаа хамгийн чухал хүний хамгийн чухал хэсэг болох сүнс ухмал болсон байна. Ингэж хүн одоо анхны агуулга нь өөрчлөгдөж, муу ёрын сүнсэнд хуурдаж, муу ёрын сүнсний яг тэр төлөвлөгөөний нэг хэсэг болж ингээд цэцэрлэгээс хөөгдсөн тухай бид нар мэднэ. Маш харамсалтай. Маш харамсалтай. Өнөөдрийн бидний одоо ингээ буруу юм хийчихэд, одоо хүмүүс ингээ буруу юм хийчихэд гим нүгэл тутгалтчаад, арх уучаад, одоо юу гэдгийг хүний юм авчгаад ч гэдэг юм уу. Тэгээ гэр бүл салчгаад, эсвэл гимт хэрэг үлдчихэд зүгтдэг, айдаг, уцаа унтраадаг. Уцаа унтраагаад хаалгаа төгжээ суудаг. Эсвэл нэр усаа өөрчилдөг. Намайг энд байгаа гэж битээ хэлээрээ. Эсвэл хэл даваад алга болдог. Ерөөсөө хэл даваад зүгтчих. Яг нөгөө энэ гим нүгэл орж ирсний дараах Адам Ева хоёрын үйлдэлүүд өнөөдөр бидэнд яг ДНК болоод өгөгдсөн. Хүүхд хүртэл яг тийм. Худлаа хайрдаг, орондоо гуур ордог. Шундаг, нэгнийхээ энд томыг өгсөн байна, надад жижигийг өгсөн байна гэдэг ингээд шундаг. Тэгээд тэд нар ичих болсон байна. Тэд нар ичих болсон, зүхтах болсон, айх болсон. Нөгөө нэг ухаанаараа захираарай гэж өгсөн аратан амьтантаа буцаад өөрсдөө хөөгдөөд бар баавга арслан барандаа бариулдаг болсон байна. Уг нь бурхан маш гайхалтай хороо ертөнцийг бүтээж өгсөн байхгүй. Үнэхээр төгс хорвоо. Йоо, аянга захилдаггүй, аадар бороо, үер болдоггүй, цасан шуурга тавьдаггүй, өсгөлн нэрвэгддэггүй. Ямар ч өвчний тухай ойлголт байхгүй, үхэх талаар мэдхгүй. Шунлыг мэдхгүй, ичгүүрийг мэдхгүй. Зүгээр нүцгэн ингээ ичихгүй, ичих зуухан байхгүй. Юу цаашаа харах марах. Ичихэн юу ичнэ гэж юу байдгийг юу? Нуугд нь яахын нуугдаж. Яа, нуугдна гэдэг нь яг юунаасаа нуугдах гэдэг юм. Би ерөөсөө айхгүй. Надтай бурхан хамт байгаа. Бурхан намайг бүтээсэн. Тэр миний бүх хэрэгцээг хангаж өгсөн. Тэр надад мөнхийн насыг өөртөө үрд хамт байх хувь заяаг, хувь ёроолыг өгсөн. Надад айччих юм юу байгаа юм? Одоо бол бүгд айц. Бүгдээрээ нэг зурхаачтай, бүгдээрээ нэг ламтай, бүгдээрээ нэг бөөтэй. Тийм үү? Айж байгаа. Яана. Өвтчүүл яана, өгчүүл яана. Өрөнд орчүүл яана. Гэтэл бурхан биднийг ийм гайхалтайгаар бүтээснийг өнөөдөр бид нар ойлгох тусам түүнийг хайрлаж ямар их гайхалтай зүрх сэтгэл вэ? Гурвлаар оршигч бурхан гурвуулаа бидний төлөө хүнийг бий болгож хүн төрлөختнийг үүсгэн байгуулж хүнд хэрэгтэй бүгдийг хангаж өгөхийн тулд бурхан ажилласан юм байна шүү дээ. Гэтэл даанч гим гэдэг зүйл оронгоор нэргүүлсэн. Өстой нөгөө гинт цэлмэг тэнгэрээс аянга буухтай адилхан хүний амьдрал секундын дотор гэдэг юм уу, минутын дотор оронгоор өөрчлөгдсөн. Тэгээд гэхдээ өнөөдөр бид нар амьдарч байна. Бурхан биднэрт боломж олгосон. Өөрийнхөө хүү Есүсийг явуулсан. Амен. Өөрийнхөө хүү Есүсийг илгээсэн. Тэгээд Адам Ева хоёр үргэлжлүүлээд өнөөдөр тэгвэл энэ хоёроос бидэнд суралцах зүйл юу вэ? Бид энэ хоёроос ямар одоо жижигхэн ч гэсэн, багхан ч гэсэн авах үлгэр дөөрэлэл гэж байгаа юу? Мэдээж байгаа. Бурхан үргэлж байлгадаг. Эхлэл номын 3:20 хүн эхнэрээ Ева гэж нэрлэжээ. Учир нь тэр амьд бүхний их болсон ажээ. Амьд бүхний их болсон ажээ гэсэн. Хэдийгээр Адам Ева хоёр Еден цэцэрлэгээс хөөгдсөн, бурхны оршуугаас явсан гэж Библиэр бичигдсэн байдаг ч гэсэн бидний өнөөдөр эндээс бас сурах зүйл гэр бүл салаагүй. Амен. Гэр бүл салаагүй. Адам Ева хоёр за одоо өнгөрсөн. Одоо бол яагаад ч нэмэргүй. Одоо бол чи тэрийг нэгтгэх юм байхгүй боллоо. Одоо хоёулаа хараа. Хөө чамайг хараа би иччихээн. Чи намайг хараа иччихээн үү иччихээн.
За чи цаашаа чи баруун тийшээ би зүүн тийшээ ингээд явъя доо. Хоёулаа ч өстой ичхүр юм да нэрэ. Хоёулаа өстой нэрэ. Өстой эли авлаа да хоёулаа гэд ингээд яваг. Салааг. Гэрүүл салааг. Адам тийм ээ. Хоёулаа алдсан. Гэхдээ бурхан бол сайн. Бурхан биднийг бүтээсэн. Тэр биднийг хайрлаж бүтээсэн. Магадгүй чи бидний үед биш маа гэхэд бидний үр хүүхдүүдийн үед энэ алдаа засагдах байх. Бурхан туслах байх. Хоёулаа амьдрий яава. Амьдрцгаая. Амьдралаа үргэлжлүүлье. Адам Ева хоёр салааг. Тэр хоёр үргэлжлүүлэн хэдийгээр ийм хүнд хэцүү нөхцөл байдал амьдралын энэ нухчаа даваа гал усан дундуур гарсан ч гэсэн гим нүгэлтэд хутгалдсан ч гэсэн тэр хоёр хөдөлгдсөн хിവэрээ амьдралаа үргэлжлүүлэхээр явсан. Адам бүр 930 насалсан тухай Библиэд бичсэн байдаг. 930 насалсан. Түүний үр хүүхдүүд үргэлжлэл өнөөдөр бид нар Адам Евагийн үргэлжлэл энд сууж хэдийгээр муу нэртэй луу данстай Адамын талаар сайн гэрчлэл ерөөсөө хүмүүс ярьдаггүй эерэг юм ерөөсөө харагддаггүй Адам Ева юу гим нүгэлд тутгалдсан могоод мэхлэгдсэн тэрмээ хоёр ингэснээс болж хүн төрлөختний түүх хэрэгсэн ингээл энэ тал руугаа ингэж ярьдаг болохоос биш харин өнөөдөр бүгдээрээ үргэлж боломж байдаг тухай үргэлж бурхан бол сайн гэдэг тухай амин. Тэгээ Адам Ева хоёр үргэлжлүүлээд Евага хайрлаж түүндээ амьд бүхний их гэж нэр өгч, ээж гэж нэр өгч. Ингээд өнөөдөр биднэрт муу нэг ч гэсэн харин энэ сайн зүйлүүд нь гэр бүлээ хадгалж үтсэн, хамгаалж үлдсэн. Еватагаа үргэлжлүүлэн амьдарсан. Адам Ева хоёроор дамжуулж хүн төрлөختсөн өрөөгдсөн тухай Бурхны хамгийн анхны өрөөл. Бурхан хүмүүсийг өрөөс бидрийг өсөөрөө үржээрээ олшроороо дүүргээрээ эзэмшээрээ гэж хэлсэн, захираараа гэж хэлсэн, хайрлаараа хамгаалаараа гэж хэлсэн. Энэ болгон өнөөдрийн бидэнд бас тусгагдсан юм аа. Амен. Бүгд хамтдаа суудлаасаа босцгоё. Халелуя. Халелуя. Дүгнэлт тийм ээ. Өнөөдөр бид нар гим нүгэлтэй. Өнөөдөр бид нар мэддэг. Гэхдээ бидэнд Бурхан яг Адам Ева хоёр өнөөдөр бодож бие биентэйгээ салахгүй байх шийдвэр гаргаж амьдралаа үргэлжлүүлэхээр шийдсэн шиг Бурхан бидэнд хүмүүст ухаарсан хүмүүст өөрийг нь ойлгохыг хүссэн хүмүүст Бурхан Есүс Христийг санал болгодог. Амен. Өөрийнхөө хүүгийнхээ авралыг, хүүгийнхаа нэрийг санал болгодог. Миний хүүгийн нэрэнд чи итгэж болох уу? Чи миний хүүгийн нэрээр аврагдахыг хүсэж байна уу? Адам Ева хоёр алдсан ч гэсэн, Адам Ева хоёр хөөгдсөн ч гэсэн, өнөөдөр Бурхан сайн учраас, тэр амьд учраас, өнөөдөр энэ алдааг засах боломжийг хүн болгонд тэр эрх чөлөөтэйгээр, дүүрнээр, бүрэн дүүрнээр бий болгож өгсөн юм аа. Амен. Бүх юм дуусаагүй. Өнөөдөр бидэнд Есүс байна. Өнөөдөр бидний элен суланц, хүн төрлөختний эхлэл, анхны эр хүн, анхны хүн төрлөختөн Адам хэдийгээр алдаа гаргасан ч гэсэн харин Есүс энэ алдааг засаж залруулахын тулд өөрөөр хэлбэл би энэ алдаагаа засаж залруулах боломжтой байхын тулд Есүс миний төлөө ирсэн юм аа. Есүс Христ таны төлөө ирсэн юм аа. Амен. Халелуя. Халелуя. Бүгдрээ гараа өргөж залбирцгаая. Гайхамшигтай Бурхан, Тэнгэрлэг Аав, сүнслэг эцэг бидний бүтээгчийн өмнө ирээд залбирч хүн төрлөختнийг бүтээснийхэн төлөө энэ хорвоо дэлхийг эхлүүлснийхэн төлөө таньда талархаж байна хэзээ минь. Өнөөдөр бидэнд хариуцуулж өгсөн бүхний төлөө бидэнд өгөгдсөн сүнслэг эрх мэдэл өнөөдөр биднийг өрөөсөн өрөөлитэн төлөө таньда талархаж байна хэзээ минь. Та биднийг үржиж олширцгоогоороо гэсэн. Энэ хорвоог энэ дэлхийгээ дүүргэцгээгээрэй гэсэн.
бас эзэмшээрэй гэсэн их эзэн минь ээ. Хэдийгээр өнөөдөр олон зүйл, маш их зүйл буруугаар иргсэн боловч бидэнд итгэл найдвар байсаар байна. Итгэл найдвар байсаар байгааг бид тунхаглаж байна эзэн минь ээ. Тэр бол бидний эзэн Есүс Христ билээ. Бидний төлөө, бидний алдсан алдаа, бидний гим нүглийг өршөөж уучлах гэж, алдааг минь залруулах гэж, засах гэж Есүс ирсэнд баярлалаа. Баярлалаа Есүсээ. Бурхны хүү Есүс намайг бүтээхэд оролцсон. Бурхны хүү Есүс таньда баярлалаа. Миний талаар аль хэдийн төлөвлөсөн байсан. Аль хэдийн таны маш гайхалтай санаа болсон. Бид өнөөдөр энэ зогсоод гараа өргөөд тань лугаа хандан талархаж, таныхаа нэрийг алдаршуулж байгаадаа талархалтай байна. Танд баярлалаа. Бид таны бүтээлүүд танаар бүтээгдсэндээ талархаж, өнөөдөр амьсгалтай, амьдрах, амьтай байгаадаа талархаж. Өнөөдөр бид нар зүрх сэтгэлтэй, бид нар сүнстэй, бас махан биетэй байгаадаа талархаж байна эзэн минь ээ. Бид бүгдэд жившөөрсөн эзэн минь та алдарших болтугай. Бидний амьдралаар дамжуулж алдаршаар. Өнөөдөр Адам Евагаас суралцах зүйлийг минь өнөөдөр магадгүй энэ дээрээ сууж байгаа. Гэр бүлийн асуудалтай, амьдралын хүнд нөхцөл байдал дундуур явж байгаа. Харилцааны асуудлаа шийдэж чадахгүй байгаа. Өвчин зовлон нийтгэхгүй. Эсвэл өнөөдөр амьдралдаа бас хагцал үдсэн хэн нэгэн байгаа бол Адам Евагаас суралцж энэ бүгдийг туулсан ч гэсэн үргэлжлүүлэн амьдрцгаая. Бурхан байгаа. Бурхан бол сайн. Энэ алдааг тэр засах болно. Энэ гимнүглүүд уучлагдах болно гэсэн тэр итгэл үнэмшлөөр өнөөдөр тунхаглацгаая Есүсийн нэрээр. Халелуя. Халелуя. Эзнийг алдаршуулцгаая. Түүнийг хүндэлцгээе. Түүний нэрийг дээдлцгээе. Есүсийн нэрээр халелуя. Халелуя. Тэмээ бүгдээ гараа өргөөд тунхаглацгаая. Дуулцгаая. Бүгд хамтдаа тунхаглацгаая. Эзний заасан залбирлаар тунхаглан залбираад өнөөдрийнхөө цуглаанаа өндөрлцгөөе. Та билнэ үү? Та намайг дагаад залбирахгүй юу? Тэнгэр дэх бидний Аава. Таны алдар ариунаар дуурстугай. Таны хаанчлал иртүгэй. Таны таалал тэнгэр чигээ газарт биелтүгэй. Бидний өдөр тутмын хүнсийг өнөөдөр бидэнд хайрлаач. Бид өртөнгүүдээ уучлсны адил өөрсдийн минь үрийг уучлаач. Биднийг ургу татлаханд бүү автуулаач. Ёрын муугаас гэтлгээж. Хаанчлал, хүч чадал, алдар суу мөнхөд таних Есүсийн нэрээр. Амен. Халелуя. Их эзэн таныг ивэх болтугай. Их эзэн тантай үргэлж хамт байх болтугай.